Таны энэ өдрийн мэндийг хүргэе. Менежментийн зөвлөх хөлцөө буян байна. Гүйц захирлын мэргэжүүлэх хөтөлбөрөөр заадаг загвар аргачлалуудыг би танд товчхон танилцуулъя. За, компани нийт үйл ажиллагааг процессын дагуу зохион байгуулж ангилж харж агаад процессор дээр сайн практикуудыг заадаг. За, гүйц захирлын мэргэжүүлэх хөтөлбөрийн нэг чухал зорилго бол захирал хүн компани нийт үйл ажиллагааг бүхэлд нь харж уялдаа холбоотойгоор сэтгэдэг байх ёстой. За, мөн процессуудад ямар сайн практик, ямар сайн аргачлал ашигладгийг мэддэг байх ёстой гэдэг. За, энэ хүрээнд ерөнхийдөө бол компани нийт процессуудыг уялдаа холбоотойгоор процесс болгон дээр сайн практикуудыг заадаг гэсэн үг. За, тэгээ компани нийт үйл ажиллагааг үндсэн процесс, дэмжих процесс гэж ангилж агаад процессууд дээр сайн практикуудыг заадаг. За, үндсэн процесс гэдэг маань компани бүтээгдэхүүнчлэгээ бий болгоод хэрэглэгчид хүргээд орлого олгохтой холбоотой үйл ажиллагаа явуулж үздэг. Маркетингийн процесс байна. Хэрэглэгчийг олоод татахтай холбоотой ийм процессууд ажиллана. За, татагдаад ирсэн хэрэглэгчийг худалдан авалтын шийдвэр гаргуулах буюу борлуулалтын процесс ажиллаж байдаг. За, худалдан авалтын шийдвэр гаргацсан хэрэглэгчид бүтээгдэхүүнчлэгээ бий болгоод хэрэглэгчийн гар дээр хүргэждэг үндсэн үйл ажиллагааны процесс ажиллаж байдаг гэсэн үг. За, ингээд компани үндсэн процесс явагдаж байна гэдэг маань компани орлого олж байна гэсэн үг. За, компани үйл ажиллагаа энэгээр хязгаарлагдахгүй. За, дэмжих процессууд ажиллаж байдаг. За, дэмжих процесс гэдэг маань үндсэн процесс ажиллаад орлогоо олоход за шаардлагатай нэмэлтээр бий болж байгаа процессуудыг авч үздэг менежментийн процесс байна. За, компаниг яаж удирдахтай холбоотой процессууд буюу хэрхэн яаж төлөвлөх юм, хэрхэн яаж хянах юм, хэрхэн яаж хурлаа хийх юм, хэрхэн яаж зохион байгуулалт хийх юм. За, гэх мэтлэн. За, үнийн нөөцийн процессууд хүн яаж ажилд авах юм, яаж ажлаа салах юм, яаж сургаж хөгжүүлэх юм. За, яаж магадгүй цагийн бүртгээ цалиныг бодож олох юм гэдэг ч юм. За, санхүүгийн процессууд компаниар мөнгө эргэлдэж байгаа, дээрээс нь хөрөнгө эргэлдэж байгаа учраас тэрийг хэрхэн яаж бүртгэх вэ буюу нэгтлэн бодох бүртгэлийн асуудал. За, тэгээд үр ашгийг яаж удирдах юм, мөнгө урсгалыг яаж удирдах юм. За, гэх мэтлэн. Тэгэхээр гүйц захирлын мэргэжүүлэх хөтөлбөр дээр санхүүгийн процессоос бусад процессууд дээр сайн практикуудыг заадаг. За, тэгээд сайн практик гэхлээр яг тодорхой загвар аргачлал буюу менежментийн тодорхой баримтчгийн загвар аргачлалуудыг заадаг. За, тус бүрд нь авч үзье. Менежментийн процесс дээр эдгээр загвар аргачлалуудыг заана. Эхнийх нь бол стратеги төлөх асуудал байна. Компани стратеги маш энгийн болгоод нэг нүрэн дээр багтаагаад буулгаад тэгээд хамт олноороо нэг зорилго чиглэлд нэгдэх ийм боломжийг олгодог загвар аргачлал. За, компани дээр зохион байгуулалт хийгээд хүмүүсийнхээ үүрэг хариуцлагыг албан тушаалууд юу байх вэ? Хин хэнийг удирдах вэ, үүрэг хариуцлага нь юу авах вэ гэдгийг тодорхойлдог бүтцүүрийн зураг загвар аргачлал. За, компани үйл ажиллагааг хэрхэн яаж журамлах юм, хэрхэн яаж удирдлагаас хамааралгүй өөр ажилчид ийм тогтолцоо бүхий компаниг бий болгох вэ гэдэг. За, энэ цаана процессуудыг яаж журам болгож босруулах вэ гэдэг тодорхой аргачлал заадаг. Яаж хамгийн энгийнээр, хамгийн хурдтайгаар журам босруулах вэ гэдэг асуудал байна. За, өдөр тутмын үйл ажиллагааг хянжих хэвээр бүр наривчилж хариул өдөр тутмын үйл ажиллагааны үр дүн хянжих хэвээр. За, энэ дээр тоон үзүүлэлтээр хянах гэх сайн практик байдаг. За, үзүүлэлтийн хяналтын самбар гэдэг энэ загвар аргачлалыг ашиглаад өдөр тутмын үйл ажиллагааг тоон үзүүлэлтээр хянах боломж маань бүрддэг гэсэн үг. За, стратеги төлөвлөсөн компаниг өөрчлөлөө сайжруулъя гэж төлөвлөсөн байгаа бол энийг хэрэгжүүлэе гэдээ ирэхлээр яадаг вэ гэхээр нэг удаагийн шинжтэй нэг юм төслийн ажлуудыг хийдэг. За, удирдлагын багийн хүн болгон дээр 3-5 ширхэг юм төслийн ажлууд төлөвлөгддөг. За, энэ төслүүдийг яаж төлөвлөх юм, яаж явцыг хянах вэ гэдэг загвар аргачлал. За, тэгээд удирдах процесс гэдэг ирэхлээр заавал хурлын асуудал яригддаг. За, компани удирдлагын баг ялангуяа ямар хурлуудыг яаж зөв хийх ёстой, хурлыг ямар агуулгын дагуу хийх ёстой, хурал дээр хэрхэн яаж хилцэх ёстой юм те. Тэгээ яаж илүү хурдтайгаар асуудлуудыг шийдвэрлэх үү, хурдтай оновчтой шийдвэр гаргах вэ гэдгийг авч үзнэ гэсэн үг. За, ингээ менежментийн процесс. За, загвар аргачлал гэдгийн цаана юу яригддаг вэ гэхээр би зөвхөн энэ нэг загваруудыг заахгүй, энэ загваруудыг хийнэ гэдэг маань цаана маш олон төрлийн зарчмын асуудлууд, сайн практикууд ерөөхдөө бол яригддаг. Тэгээд сургалт маань ийм загвар аргачлалуудтай явснаар яадаг вэ гэхээр нэг компани удирдах нарийн төвхтэй онлын асуудлыг газар дээр буулгаж ойлгох боломжтой. Хоёрт мэдээж хөтөлбөр хамрагдсны дараа захирлууд маань шууд яах нь менежментийн өөрчлөлтүүд яах нь хийгээд явах юм боломжууд маань бүрддэг гэсэн. За, дараагийн процессын асуудал хүний нөөцийн процесс байгаа. Эдгээр загвар аргачлалуудыг авч үзэн хамгийн эхлээд үнд цэвсийн асуудал. Тэгээ компани үнд цэвсээ тодорхойлоод манай компани ямар соёлтой юм бэ, ямар соёлтой байх юм бэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. За, тэгээд
үнцүүсээ тодорхойлсон бол ажилтнуудаа ойлгуулахын тулд цаасан дээр буулгаж тодорхойлт боловсруулах шаардлагатай. За тэгээ үнцүүсээ тодорхойлчвол үнцүүс нийцж байгаа хүмүүсийг бид нэр зөв хүн гэж үздэг. За тухайн албан тушаал дээр ажиллах өндөр хүчин сонирхолтой, дээрээс нь ур чадвар потенциал хангаж байвал бид нар зөв судалтай гэж үздэг. Тэгэхээр удирдлага хүмүүс ажилтнтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа яг энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Энэ хүн зөв хүн мөн үү, зөв судал дээрээ байна уу гэд. За энэ загвар аргачлалын дагуу зөв хүн зөв судал дээрээ байна уу гэдэг анализыг хийгээд дүгнэлт гаргах боломжтой. За энэ дүгнэлтийнхаа тусламжтайгаар бид нар ажилтнаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг гэсэн. Тэр ажилтныг ажилд авах уу? За эсвэл болохгүй бол энэ ажилтныг ажлаас халах уу? Энэ ажилтныг цаашд сургах уу? Эсвэл энэ ажилтны албан тушаалыг нь өөрчлөх үү? За гэх мэтчлэн ингээд хүнтэй холбоотой нарийн төвхтэй шийдвэрийг илүү системтэйгээр илүү зөв зарчмын дагуу хийх боломж бүрднэ гэсэн үг. Сургалтын дээр маань нэг заадаг чухал зүйл бол удирдлага хүн ямар үүрэг гүйцэтгэж авах ёстой вэ гэдэг асуудал байна. За тэгээ аль нэгж удирж байгаа менежерүүд болон гүйцэтгэх захирал за эдгээр хүн удирдах байгаа хүмүүс маань хүнтэй холбоотой айгүй чухал ажил буюу удирдах ажлаа сайн хийж явах хэрэгтэй. Тэгээд яг удирдлага хүн ямар үүргүүд гүйцэтгэх ёстой. Тэр үүргүүдийг сайн гүйцэтгэх сайн практикууд нь юу вэ? Тэрийг заадаг. За энэ загвар аргачлалын хувьд бол яг энэ сургалтын дээр заасан аргачлалуудын дагуу удирдлага хүн өөрийгөө яах нь дүгнээд өөрийнхөө сул байгаа цэгүүдээ олж харах яах нь боломж олгоно гэсэн. За тэгээ өмнө ярьсан зөв хүн зөв судалтай гэдэг логикийн дагуу хүн ажилд авахдаа хэрхэн яаж дүгнэх юм бэ гэдэг загвар аргачлал байна. За ерөнхийдөө хүний нөөцийн процесс дээр бага бүрдүүлэх буюу хүн ажил авахдаа энэ процессыг яаж явуулах ёстой сайн практикуудыг мэдээж заадаг. За тэгээд бас нэг чухал зүйл бол ажилтнтайгаа удирдалтаа нэг удаа уулзалт хийгээд асуудлуудыг ярилцах юм зүйл байгаа. Удирдлага хүн ажилтан хүн хоёрын хоорондын харилцаа маш чухал байдаг. Тэгээ энэ харилцааг яаж зөв явуулах вэ? За энэ уулзалтыг яаж хийх вэ те? Удирдалтаа нэг удаа энэ уулзалтыг хийгээд удирдлага ажилтан хоёр итгэлцлээ илүү баттай олгоод дундаа гарч байгаа зөрүүтэй ойлголтууд, дундаа гарч байгаа асуудлуудыг шийдвэрлээд явах юм боломжтой байдаг. За энэ дээр энэ уулзалтыг яаж хийх вэ гэсэн юм заавар нь байгаа гэсэн. За тэгээд бүр болохгүй байгаа ажилтан дээр яах ёстой юм бэ гэдэг нэг юм удирдлагуудын нэг толгойн өвчин байдаг. За энэ дээр ажилтандаа арга хэмжээ авах нэг юм 3 алхамтай аргачлал санал болгодог. Тэр ажилтныг үлдээх үү эсвэл энэ хэрвээ бүр болохгүй байгаа ажилтанд бид нар бас боломж олох ёстой. Энэ хүн өөрөө яах нь асуудлаа ойлгоод өөрөө яах нь сайжраад явах боломжтой байж магадгүй. Тэгээд энэ ажилтныг цааш нь үлдээх үү эсвэл энэ хүнд боломж олгоод явах уу гэдэг шийдвэр гаргахын тулд арга хэмжээ авдаг. Тэгээд энэ арга хэмжээ авах процесс нь ямар байх ёстой вэ гэдгийг одоо ажлын зааварчилгааг олгодог гэсэн үг. За тэгээ үнийн нөөцийн процессууд дээр чухал сайн практикуудыг ялангуяа захирал хүний мэдэх ёстой сайн практикуудыг заадаг. За тэгээд хүний нөөцийн процессыг компанид дүрм журам болгох ёстой, үйл ажиллагааны журам боловсруулах ёстой. За өмнөх менежментийн процесс дээр дүрм журам боловсруулах маш энгийн сайн аргачлалыг заадаг гэдээ ярьсан. Тэгэхээр хүний нөөцийн процессыг үзээд тэгээ яах вэ гэхээр хүний нөөцийн процессыг үйл ажиллагааны журам болгож тогтолцоо болгоё явах юм бол ямар байж болох вэ гэдэг тодорхой нэг юм жишг журмыг ерөнхийдөө өгдгөө гэж ойлгож байна. Окей. Хүний нөөцийн процессын сайн практик загвар аргачлалуудыг авч үзлээ. За үндсэн процессууд дээр авч үзье. Маркетинг болон борлуулалтын процессын сайн практикууд дээр эдгээр загвар аргачлалуудыг авч үздэг. За хамгийн эхлээд яах ёстой вэ гэхээр маркетингийн стратеги бодлогын асуудлыг тодорхой болгож цаасан дээр буулгах шаардлагатай. Зах зээл дээр бид нар яг зах зээлийн ямар хэсэгтээ бид нар байших юм зорилт хэрэглэгч хэн байх юм тэ. За тэгээд мессежүүд буюу бид нар зорилт хэрэглэгчтэй яг ямар гол агуулга утгыг бид нар ойлгуулж явах хэрэгтэй. Бидний гол цөм мессежүүд яг юу вэ гэдгийг яах нь тодорхойлох шаардлагатай. За сувгийн асуудал буюу маркетингийн яг ямар сувгийг ашиглавал илүү тохиромжтой байх юм, ямар сувгаар бид нар энэ мессежүүд яах нь хүрх юм бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. За дараагийн асуудал нь борлуулалтын хөшүүргүүд байдаг. Маш жижигхэн зүйл хийдэг мөртлөө борлуулалтын дээр маш өндөр үр дүн авчирдаг юм хөшүүргүүд гэж яригддаг. Энэ хөшүүргүүдийг ерөнхийдөө авч үзэн. За ингээ маркетингийн чиглэлгээд энэ бодлогоо гаргачихлаар ерөнхийдөө өдөр тутмын маркетингийнхаа процессыг явуулахад яах нь гол суурь шийдвэр гаргалтууд гардаг гэсэн үг. За тэгээ хэрвээ контент маркетинг хийх юм бол контентын бодлогыг тодорхойлох шаардлагатай. Ямар контентийг ямар агуулгаар, ямар сувгаар, ямар давтамжтай явуулдаг байх юм бэ гэдэг контентын бодлогоо гаргахад ашигладаг нэг юм загвар аргачлал санал болгодог. За маркетингийн процесс гэхэлэр хамгийн чухал хэсэг нь энэ маркетингийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх хэсэг байдаг. За ерөөдөө энэхүү загвар аргачлалыг ашиглаад удирдалтаа эсвэл сардаа нэг удаа яах нь маркетингийн алд нэгж төлөвлөгөөгөө гаргаад тэрнийхээ дагуу ажиллаад явдаг. За процессын ерөөдөө энэ төлөлтийн загвараар зохион байгуулдаг гэдээ ойлгочиход
буруудахгүй. За борлуулалтын дээр юу чухал байдг вэ гэхээр хэрэглэгч хүрээд ирлээ гэхэд борлуулагч хүн хэрэглэгчийн худалдаа авалтын шийдвэр гаргахад хэрхэн яаж туслахын за энэ маань нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгнээс хамаарат янз бүр байдаг. Хамгийн гол нь борлуулагч хүн хэрэглэгчид худалдаа авалтын шийдвэр гаргахад ямар хэрэгцээ байна тэрийг нь олж хараад яах нь тэнд шаардлагатай тусламжийг борлуулалтын хүн хүргэж явах хэрэгтэй. Ингэжж өндөр борлуулалтад ажилдаг. За энэ дээр худалдаа авалтын шийдвэр гаргахад ямар хэрэгцээнүүд байгаа вэ гэдгийг илрүүлдэг. За энэ хэрэгцээг илрүүлэхийн тулд ямар асуултыг борлуулагч хүн асууж авах ёстой вэ гэдгийг гаргаж ирдэг нэг юм загвар аргачлал байна. За тэгээ маркетинг борлуулалтын үйл ажиллагааг бид нар компани дээр дөрвөн журам болгоод маркетинг борлуулалтын албаныг чинь ингээд тогтолцооны дагуу ажиллая гэх юм бол ямар журам байх юм? За жишээ журамыг ерөнхийдөө бол санал болгодог. Окей. За маркетинг борлуулалтын процесс төр бол нэг юм байна. За үндсэн үйл ажиллагааны процесс. За компани дээр хамгийн их ачаалттай үйл ажиллагаа бол энэ үндсэн үйл ажиллагаа байдаг. Яагаад гэвэл бүтээгдэхүүнчлэгээ бий болгоод хэрэглэгчид хүрэхтэй холбоотой гэдээ үзэхээр маш олон төрлийн үйл ажиллагаа авч үздэг. За энэ дээр ерөнхийдөө нэг юм хоёр том загвар аргачлалыг авч үзэн үндсэн үйл ажиллагааны стратеги бодлого тодорхойлох асуудал байгаа. За үндсэн үйл ажиллагаа яг ямар процессуудын дагуу хэрэглэгчид бүтээгдэхүүнчлэгийг хүргэх юм. За чанарын хяналт айгүй чухал байдаг. Бид нар хэрэглэгчид яг юу амлаад байгаа юм, тэр амлаж байгаа зүйл хэрэглэгчид хүргэж чадж байгаа юм уу юу гэдгээ хянж баталгаажуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл чанарын хяналтын процесс манай компани дээр яг ямар байх ёстой гэдгийг тодорхойлдог. За тэгээд сайжруулалтын чиглэл буюу үндсэн үйл ажиллагааны яг юуг нь сайжруулад бизнесийнхаа үр ашгийг дээшлүүлэх юм бэ? Тэрийгэ сайжруулахын тулд үндсэн үйл ажиллагаатай холбоотой яг ямар процессуудыг сайжруулах юм бэ гэдгийг яах нь гаргаж ирж тавьдаг ийм хэсэг байгаа гэсэн. За ингээд үндсэн үйл ажиллагааны чиглэлийг босруулах юм бол ерөнхийдөө л компани үндсэн үйл ажиллагаагаар ямар процессын дагуу өрхийн чанараа яаж хянах юм, үр ашиг бүтээмжээ дээшлүүлэхийн тулд юуг сайжруулах вэ гэдэг бодлогын үндсэн хэсгүүд гараад ирдэг гэсэн. За үндсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлчвол дараа нь яах ёстой вэ гэхээр хамгийн чухал зүйл бол процессын сайжруулалт байдаг. За энэ дээр маш сайн ийм процесс сайжруулалтыг аргачлал заана. Тэгэхээр үндсэн үйл ажиллагаан дээр процессын сайжруулалт бол маш чухал байдаг. Процессуудыг сайжруулах замаар бид нар илүү чанартай бүтээгдэхүүний хэрэглэгчид хүргэдэг, илүү өндөр бүтээмжтэй үр ашигтай ажиллах боломжтой байдаг. Тэгээд тодорхой нэг процессыг сонгож аваад тэр процесс нь одоо яаж явагдаж байгаа гэдэг процессын зураглал хийгээд за тэндээс асуудлуудаа илрүүлээд асуудлуудын шалтгааныг нь олоод тэгээд тэр шалтгааныг арилгах шийдлийг гаргаж ирээд процессыг өмнө ингэж явуулдаг байсан бол одоо ингэж явуулдаг болъё гэж дахин загварчилж зураад за энийг шийдлүүдэд хэрэгжүүлэх замаар процесс төр бодит өөрчлөлтийг авчираад за иймэрхүү байдлаар компани процессуудыг яах нь ялангуяа үндсэн үйл ажиллагааны процессуудыг сайжруулж илүү чанартай бүтээгдэхүүнчлэгийг хүргэдэг, илүү үр ашигтай бүтээмжтэй ажилтныг процессуудыг бий болгодог байх нэ. За эдгээр техник аргачлалуудыг заан тэгээд би танилцуулга болгоод нүүр хэсгүүдийг харуулчлаа. Энэний цаана ерөнхийдөө Excel загвар байгаа гэж ойлгож олон тэгээд сургалтаар яг энэ загвар аргачлалыг өөрсөнд нь файлаар мэдээж авах нь олгодгоо гэсэн үг. Окей. Тэгээд би танд маш товчхон тайлбарлахыг хичээлээ. Та нэг юм энэ сургалтын төр зургийг ерөнхийдөө бол харсан бах. Тэгээд загвар аргачлалуудыг заах нь маш сайн сургалт болдог. Яагаад вэ гэхээр бодит практик дээр бууж ирдэг. Эдгээр загвар аргачлалууд маань удирдлага хүний одоо багаж гэд хэлчихэд буруудахгүй. Сургалтын суусны дараа захирал хүн компани дээр очиод аливаа нэг юм сайжруулалт ихтэй, аливаа нэг менежментийн өөрчлөлт ихтэй яах вэ гэхээр ашиглах шаардлагатай хамгийн гол чухал загвар аргачлалуудыг олгодгоо гэсэн үг. За энүүгээрээ манай энэ сургалт маань маш том давуу талтай. Агаарын зүйлс заахгүй, яг бодит практик дээр хэрэгждэг. Яг танай компани чинь асуудлыг шийтгэж чиглэсэн за ийм сайн практик загвар аргачлалуудыг заах болно.